2015 оны 12 дугаар сард Америкийн 22 настай жуулчин Отто Варен Бээр бидний ихэнх нь амьдралдаа хизээж тулж үзэхгүй нэгэн юр бусын аялалд гарчээ. Тэр бол хойд Солонгост хийх 6 өдрийн аялал байсан. Гэвч Отто 17 сарын дараа эх орондоо буцаж ирэхдээ юм харж чадахгүй, сонсож чадахгүй, мөн ярьж чадахгүй болсон байлаа. Тэрээр Америкийн нутаг дэвсгэрт газардсанаасаа ердөө 6 хоногийн дараа нас барсан. Түүнд яг юу тохиолдсон өнөө хүртэл бидний цаг үеийн хамгийн амжигтай нууцуудын нэг хэвээр байна. Энэ бол Отто Варен Бээрийн хэрэг. 2017 оны 6 дугаар сарын 13 Синсинати, Ohio. Фред болон Синди Варен Бээр нар сайхан газардсан онгоц руу алхаж байлаа. Энэ хос хүүтэйгээ бүтэн 1 жил хагасны турш уулзаагүй байсан. Тэд онгоцны шатны дунд хэсэгт хүрэх үедээ насан туршдаа мартахгүй нэгэн дууг сонсов. Хүн өөрийн ирэхгүй хяналтгүй гаргаж байгаа мэд аимшигтай хүнийг хийхэд хэцүү ойрлогч юм байна. Эхэндээ тэд юу болохыг ойлгосонгүй. Тэгээд хүүгээ харжээ. 22 настай хүн дамнуурган дээр хэвтэж биеийн хүчтэй татгалзан байв. Тоолгойн үсийг нь хуссан, хамраар нь хооллох гурс оруулсан байв. Нүдэн томор нээгдсэн ч тэр юу ч харж чадахгүй байлаа. Тэр бас юу ч сонсож чадахгүй. Хүний хоолооноос гарах боломжгүй мэт хачин бүдүүн гүн аваа гаргана. Оттогийн нэгч Грета онгоцноос орилсоор гүн гарчээ. Ээж нь араас нь гүн гарав. Харин эцэг Фред үлджээ. Тэр хүүгээ хараад хожим. Тэр бүр амьдралын ямар ч шинжгүй хүн шиг болсон байсан. Оттог тайвшруулах ямар ч арга байгаагүй. Тэр танигдахын аргагүй болсон байсан хэмээн дурссан байдаг. Гэтэл ердөө 17 сарын өмнө Отто бол жирийн нэгэн эрүүл саруул коллежийн оюутан байв. Тэр Виржиниагийн их сургуульд худалдаа эдийн засгийн чиглэлээр суралцдаг байж ахлах сургуулийн онц дүнтэй төгсөж төгсөлтийн ёслол дээрээ шилдэг сурагчийн ийтгэл тавьсан. Тэр авьяаслаг хөлбөмбөгчин төрөлхийн удирдагч. Хайр халамжаар дүүрэн чинэлэг гэр бүл төссөн тэрээр 3 хүүхдийн уугнанд байсан бөгөөд ирээдүйн гэрэлтэй харагдаж байлаа. Гэтэл одоо тэр хараагүй, сонсголгүй, тархины маш хүнд гэмтэлтэй нэгэн болсон. Эцэг эх нь хооллох гурсыг авах шийдвэр гаргаснаас 6 хоногийн дараа Отто нас барсан. Тэгвэл тэр 17 сарын хугацаанд яг юу болсон бэ? Эрүүл саруул коллежийн оюутан Отто Варен Бээр хойд Солонгост очиод яагаад ийм байдалтай буцаж ирсэн бэ? Тэгэхээр Отто гэж хэн байв? Отто 1994 оны 12 дугаар сарын 12-нд Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн Cincinnati хотод төржээ. Түүний эцэг Фред металл өнгөлгөөний компанид ажилладаг бизнес эрхлэгч байсан бол ээж Синдийн гэрийн эцэгтэй. Тэрээр 3 хүүхдийн уугнанд бөгөөд тохилог амьдралтай гэр бүл төссөн. Багаасаа ухаалаг нэгэн байсан Отто ахлах сургуулиа шилдэг сурагчдын нэгээр төгсөж төгсөлтийн үеэр илтгэл тавьсан нэгэн. Дараа нь их сургуульд илсэн орж оюутны холбоонд орсон. Мөн еврей оюутнуудын хийлэл байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байв. Хичээлдээ сайн найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй нэг. 2015 оны намар Отто их сургуулийнхаа 3 дугаар курст суралцж байхдаа Хонконгод солилцооны хөтөлбөрөөр очижээ. Тэнд байхдаа тэр юр бусын нэгэн аяллаа компани талаар олж мэдсэн байна. Тэр бол Young Pioneer Tourist гэх байгууллага. Тус компани барууны залуучуудад зориулан хойд Солонгос руу аялал зохион байгуулдаг байж. Тэдний сурт ажиллагаа хүртэл зориуд өдөө хатгсан унгайстай. Ээж аав чинь чамайг очоосоо гэж хүсэхгүй газарт хийх аялал гэх урайтай. Шинэ жилийн үеэр хойд Солонгост хийх 5 шөнө 6 өдрийн аялал ойролцоогоор $1200 үнэтэй байсан. Сониуч коллежийн оюутны хувьд энэ нь тун сонирхолтой адал явдал мэт санагдсан бололтой. Гэсэн ч найзууд нь түүнийг явахгүй байхыг ятгажээ. Эцэг эх нь санаа зовж байв. Америкийн нэгдсэн улсын төрийн департамент хүртэл Америкийн иргэдийг хойд Солонгос руу зорчихгүй байхыг хатуу анхааруулсан байлаа. Гэвч Отто зүгээрээ гэж боджээ. Аяллаа компанич түүнд аюулгүй гэж итгүүлсэн байна. Түүний ээж хожим ярихдаа ийм хүүхдэд чи яагаад үгүй гэж хэлэх юм бэ хэмээн дурссан байдаг. Үнэхээр ч тэр аяллаа компаниар дамжуулан олон мянган барууны иргэн хойд Солонгост очиж байсан бөгөөд өмнө нь хинч ийм асуудалд орж байгаагүй ч. 2015 оны 12 дугаар сарын 29-нд Отто Бээжингээс Пьоньян руу нисэх Air Koryo компани онгоцонд суув. Түүнтэй хамт ойролцоогоор 20 жуулч явсан бөгөөд тэдний дунд өөр 10 Америк хүн байлаа. Отто дэлхийн хамгийн хаалттай улс орныг өөрийн нүдээр харах гэж байгаадаа догдолж байсан. Интернетээр хаяа хардаг байсан нууцлаг ертөнцийг өөрийн нүдээр үзэх гэж байлаа. Гэвч энэ аялал түүний амьдралыг бүр мөсөн өөрчлөх гэж байсныг тэр үед хинч мэдээгүй.
Пхеньянд ирснийхээ дараа Оттогийн аяллын баг Тэдон мөрний дунд орших арал дээр байрладаг 47 давхар Янгогтой олон улсын зочид буудалд байрлав. Энэ нь хойд Солонгос гадаадын жуулчдыг байрлуулахдаа ашигладаг гол зочид буудлуудын нэг байлаа. Зочид буудлын зохион байгуулалт хүртэл гадаадынхныг тусгаарлахад зориулагдсан мэт байдаг. Гадагш гарах боломж хязгаарлагдмал зугтах ямар ч боломжгүй. Аяллын эхний хэдэн өдөр ямар ч асуудалгүй өнгөрсөн. Тэд Ким Ир Сений талбай, жүжээ, замхаг, Мангёндэ цэрэггүй бүс зэрэг хойд Солонгосын гадаадын зочдод үзүүлдэг газруудаар явжээ. Бүх зүйл маш нарийн төлөвлөгдсөн байв. Аялагчид хөтөч нарийнхаа заасан газраар л явдаг. Гэсэн ч аяллын үеэр хүний сэтгэлд үлдэх энгийн мөчүүдж байсан. Одоо хойд Солонгосын нутгийн хүүхдүүдтэй цасан бөмбөгөөр тоглох боломжтой болжээ. Шинэ жилийн орой аяллын баг Пхеньян хотын төвд байрлах Ким Ир Сений талбайд цугларч 2016 оныг өгтөв. Зарим нь зочид буудалдаа буцаж ирснийхээ дараач баяраа үргэлжлүүлж шүндэл хүртэл архиуж. Тэгээд дараа нь юу болсон бэ гэдг нь бүрхэг хിവэр үлдсэн. Хойд Солонгосын нэгэн хувилбараар 1-р сарын 1-ний шөнийн 1:57 минутанд хэн нэгэн зочид буудлын 2-р давхарт байрлах зөвхөн ажилтнууд нэвтрэх хэрэгтэй хэсэг рүү орж. Тэр хүн хананд хурж нэгэн суртал ухуулгын постерыг салгасан байна. Уг плакатн дээр Ким Жон Илийн эх оронч үзлээр өөрсдөө хүчрхэг зэвсгэлцгээе гэсэн ураа байж. Хойд Солонгосоос өөр улсад амьдардаг хүнд ийм үйлдэл ямар ноцтой хэрэг болохыг ойлгоход хэцүү. Тус улсын удирдагчийн нэр дүрс бүхий альва зүйлийг гэмтэх нь зүгээр нэг гэмт хэрэг биш, төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзэгддэг. Хожим хойд Солонгос бүдэг хар цагаан хяналтын камерын бичлэгийг дэлгэсэн байдаг. Бичлэгээ нэгэн сүүдэртэй дүрс ханны постер салгаад шалан дээр тавьж байгаа нь харагдав. Гэхдээ хамгийн чухал зүйл нь тэр хүний царай огт харагддаггүй. Гэвч үүнээс ч хажирхалтай зүйлгүй. Одоогийн аяллын үеэр нэг өрөөнд хамт байрлаж байсан хүн нь Их Британий борлуулалтын менежер Дэни Гратон гэх хүн байж. Гратоны хэлснээр тэр шүн зочид буудалд ойролцоогоор 4 цаг 30 минут хүртэл боулинг тоглож байсан байна. Дараа нь өрөөндөө буцаж ирэхэд Отто орондоо аль хэдийн гүн унтаж байж. Тэгвэл нэг асуулт гарч ирнэ. Хэрв хяналтын камерын бичлэгт уг үйл явдал 1 цаг 57 минутанд болсон гэж тэмдэглэгдсэн байхад Отто хэдэн цагийн дараа өрөөндөө орж унтаж байсан юм бол Отто үнэхээр тэр постерыг авсан уу? Эсвэл түүнд хэрэг тогсон уу? Хойд Солонгосоос гадна хинч үнийг баттай мэдэхгүй. Гэхдээ дараа нь юу болсон нь тодорхой. 2016 оны 1-р сарын 2 баривчлага. Энэ өдөр аяллын баг эх орон руу буцахаар Пхеньяны Сунан олон улсын нисэх онгоцны буудалд эрт иржээ. Тэд Бээжин рүү нисэж жирийн амьдралдаа буцах гэж байлаа. Бүх зүйл хэвээ мэд харагдав. Жуулчид ачаа тэшээ шалгуулж байх үед Отто дараалын хамгийн ард 50 зогсож байж. Тэгтэл хоёр хамгаалагч түүн дээр ирэв. Дэни Гретен болсон явдлыг өөрийн нүдээр харсан байна. Хинч юу ч хэлсэнгүй. Хоёр хамгаалагч Оттогийн мөрөн дээр зүгээр л гараа хүргээд түүнийг дагуулan явжээ. Гратен хожим хэлэхдээ би жаахан сандарсан байдалтайгаар тоглоомоор за эн чинь бид Оттог хамгийн сүүлд харж байгаа нь биш үстэй гэж хэлсэн гэж дурссан байдаг. Энэ үг ямар аимшигтай үнэн болохыг тэр үедээ Гратен мэдээгүй. Учир нь тэр Оттог тэр мөчөөс хойш дахиж хизээч биеэр нь хараагүй. Отто эсэргүүцээгүй тэр айсан шинжүү байсан. Бүр үл ялэг инээмсэглсэн мэт харагджээ. Онгоц хөөрсний дараа хойд Солонгосын нэгэн албан тушаалтан аяллын хөтөч нарын нэгэнд Отто маш хүнд өвдсөн тул эмнэлэгт хүргэгдсэн гэж хэлжээ. Мөн түүнийг маргааш нь эсвэл хамгийн ихтэй дараа 7 хоногт суллана гэж мэдэгдсэн байна. Гэвч бодит байдал огт өөр байлаа. Отто эмнэлэгт хүргэгдээгүй. Тэр баривчлагдсан. Аяллын бусад хүмүүс ямар ч асуудалгүйгээр эх орон руу буцсан. Харин Оттогийн тухай ямар ч мэдээ ирсэнгүй. 3-7 хоног өнгөрөв. Гэр бүлийнхэн нь хүүгээ хаана байгааг түүндүү тохиолдсныг огт мэдэхгүй байлаа. Дараа нь хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг нэгэн Америк иргэнийг төрийн эсрэг дайсагнасан үйлдэл хийсэн хэрэгээр баривчилсан тухай мэдээлэв. Гэхдээ түүнээс өөр ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. 2016 оны 2-р сарын 29. 2 сар орчим хугацаа өнгөрсний дараа хойд Солонгос хэвлэлийн баг хурал зохион байгуулав. Тэгэхэд Отто Варенберг дэлхийн хэвлэл мэдээллийн өмнө гарч ирлээ. Түүний төрх хүмүүсийг цочирдуулсан. Тэр уйлж байв. Урьдчилан бэлдсэн мэдээллийг уншин өөрийн гин бурууг хүлээн зөвшөөрч. Түүний хэлснээр тэр зочид буудлын ажилтнуудад зориулсан гадны хүн нэвтрхийг хоригдсан хэсэгт орж суртал ухуулгын постэр хулгайлахыг завдсан байна. Ийхтэй үгээр зогссонгүй. Отто өөрийн энэ үйлдэлийг 3 этгээдүүдийн хүсэлтээр хийсэн гэж мэдэгдэв. Тэдгээр нь Охайодох методист сүм,
Виржиниагийн их сургуулийн Z Society хэмээх нууц байгууллага Америкийн нэгдсэн улсын засгийн газар гэсэн байлаа. Тэр уйлан хэлэхдээ би амьдралынхаа хамгийн том алдааг хийсэн, гэхдээ би хүн. Намайг уучлж гэр бүлдээ буцаж очих боломж олгоно хэмээн гуйжээ. Гэвч энэ мэдэгдэл улам бүр утгагүй сонсогдож байлаа. Коллежийн жирийн нэгэн оюутан хойд солонгосын дэглэмийг унгах зорилгоор постэр хулгайлах гэж оролдсон гэх нь өөрөө итгэхэд бэрх. Харин үүнийг методист цөм нууц оюутны байгууллага болон Америк нэгдсэн улсын засгийн газрын даалгавраар хийсэн гэж тайлбарласан нь бүрч үнэмшилгүй байсан. Хожим Ото Виржиниагийн их сургуулийн Z Society-тэй ямар ч холбоогүй байсад нь батлагдсан. Тус байгууллагын нэг гишүүн Ототой тэд хизээж холбоо барьж байгаагүй гэж мэдгдсэн. Тэр мөн уг сүмтэй ямар ч холбоогүй гэж. Бүр цаашлаад Ото методист ч биш, еврей шашинтай хүн байв. Тэгвэл яагаад тэр хойд солонгос хүртэл явж нууц байгууллагын эсэлтийн ёслолд ашиглахын тулд постэр хулгайлах ёстой гэж. Тэр ажиллагаанд Америк нэгдсэн улсын засгийн газар ямар хамаатай байсан бэ? Энэ нь илт албадан хэлгсэн мэдүүлэг мэт харагдаж байлаа. Гэвч хойд солонгос уг мэдээллийг үндэслэн шүүх ажиллагаагаа үргэлжлүүлв. Хэвлэлийн баг хурлаас хойш ердөө 2-7 хоногийн дараа Ото Варенберг хойд солонгосын шүүхийн өмнө зогсов. Шүүх ажиллагаа ердөө 1 цаг үргэлжилсэн байна. Шүүгчид Отогийн бичлэгт буулгасан мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, хурууны хэний нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үзүүлжээ. Отогийн өмгөөлөгч түүний үйлдэл ноцтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч цаазаар авах хэмжээний хэрэг биш бөгөөд прокурор нь шаардсан бүх насаар нь хорхилаас хөнгөлүүлж өгөхийг хүсжээ. Гэвч 2016 оны 3 дугаар сард хойд солонгосын дээд шүүх Ото Варенберг 15 жилийн хүнд хөдөлмөрийн ял оноожээ. Америкийн нэгдсэн улсын төрийн департамент энэ ялыг үндэслэлгүй хатуу гэж нэрлсэн бол Хүний эрхийн Watch байгууллага үүнийг коллежийн оюутны хийсэн гих энгийн үйлдэлийн төлөөх аймжигтай бөгөөд цочирдом ял хэмээн тодорхойлсон байна. Ингээд Отто алга бол. Түүнийг хаашаа авч явсан, ямар нөхцөлд амьдарч байсан, тэр байтугай амьд байсан эсэх нь хүртэл тодорхойгүй байлаа. Америкийн нэгдсэн улсын засгийн газарч гэр бүлийнхэн ч Оттогийн хаана байгааг эсвэл ийм байдлыг нь баталгаажуулах ямар ч боломжгүй болсон. Хойд солонгост Америкийн нэгдсэн улсын эрх ашгийг төлөөлдөг Шведийн дипломат ажилтнууд хүртэл Оттотой уулзах эрхгүй байж. Америкийн нэгдсэн улсад үлдсэн Оттогийн эцэг гэхэд тухайн үеийн Обамагийн засаг захиргаа чимээгүй байхыг зөвлөсөн байна. Засгийн газар Оттог суллуулахын тулд ажиллаж байгаа тул хойд солонгосын талын дургуутслыг төрүүлэхгүй байх олон нийтэд бага харагдахыг тэдэнд зөвлөжээ. Фред болон Синди хоёр засгийн газрын зөвлөхөг дагав. Гэвч он сарууд өнгөрсөөр байлаа. Ямар ч мэдээ ирсэнгүй. 2016 оны 12 дугаар сард Оттогийн 22 насны төрсөн өдөрт Синди гэрийнхээ хашаанд хятад маягийн дэнлүүнүүд асаажээ. Тэр дэнлүүнүүдийг өвлийн салхи тэнгэрөд хөөрхийг харан зогсохдоо хүүрүүгээ ямар нэгэн байдлаар мессеж хүрээсэй гэж тэд хүсэж байв. Тэр би чамд хайртай Отто гэж хэлжээ. Дараа нь ганцаараа төрсөн өдрийн дуу дуулсан байна. Урт хугацааны энэ хүлээлтийн үеэр Варенбергийн гэр бүлийнхэн найзуудаа Оттог аль хэдийн ам өргөцсөн байх гэж бодож байгаа тухайга хэлсэн байсан гэх мэдээлэл байдаг. Гэвч тэдний мэдээгүй зүйл байлаа, хинч мэдээгүй зүйл Отто тэр үед үхээгүй байсан. Гэхдээ 2016 оны 3 дугаар сард ял сонссноос хойш удалгүй түүнд маш ноцтой зүйл тохиолдсон байж. Хожим хойд солонгосын талаас өгсөн тайлбараар Отто ботулизмын гаралтай хоолны хордлого авсан байна. Дараа нь тэр унтуулах юм уусан аж тэгээд дахиж сэрээгүй. Хойд солонгос дараагийн 15 сарын турш энэ бүхэн нууцлсан байдаг. Тэд комонд орсон Америкийн оюутныг хаа нэгтээ нууцлж байлгаж байсан ч энэ тухай хэндэж мэдэгдээгүй. Харин Америкт Оттогийн гэр бүл хүүгээ хүлээсээр байлаа. Харин 2017 оны 1-р сард Дональд Трампын шин засаг захиргаа ажилдаа орлоо. Фред болон Синди хоёр энүүд стратегийн төвчээр гаргаж чимээгүй хүлээх хугацаа дууссан гэж үзжээ. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч эхлэв. Вашингтонд очиж Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн элчин сайд Жозеф Юнтэй уулзлаа. Гэвч хэдэн сарын дараа буюу 2017 оны 6 дугаар сард хойд солонгос гинэд Америкийн нэгдсэн улстай холбоо байв. Нью-Йорк хотод болсон уулзалтын үеэр хойд солонгосын төлөөлөгчид Америкийн нэгдсэн улсын албан тушаалтнуудад нэгэн аимшигтай мэдээ дуулгажээ. Ото Варенберг бүтэн 1 жил гаруй хугацаанд комонд байсан. Тэд түүнийг эх оронд нь буцаахад бэлэн байгаагаа мэдэгдэв. Гэхдээ яагаад яг одоо? Яагаад бүтэн 15 сарын турш чимээгүй байж байгаад гинэд түүнийг буцаахаар шийдсэн юм бол? Хариулт нь Америкны албаныхан Пинонд очиход улам аимшигтайгаар тодорхой болсон юм. 2017 оны 6 дугаар сарын 12-нд Пьоньян.
Төрийн департаментын элчин сайд Жозеф Юн болон яаралтай тусламжийн эмч Майкл Флюкигер нар эмнэлгийн нүүлгэн шилжүүлэх зорилттой онгоцоор Пхеньян руу нисжээ. Тэдний гадаадын иргэдийн эмчлэх зорилттой Friendship Hospital эмнэлэгт хүргэсэн. Тэнд тэд Оттог болсон байна. Тэр эрчим дэмжлэгээний тасгийн өрөөнд хэвтэж байлаа. Хамарнаас нь хооллох гурс гарсан байв. Гэхдээ хамгийн аимшигтай нь Отто бараг ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй ургамлын төлөвтэй байж. Түүнийг бүтэн жил гарын хугацаанд ийм байдалтай байсан гэдг нь тодорхой болов. Гэвч Отто гэрт нь буцаахын өмнө хойд солонгосын тал Америкийнханд тавих хэд хэдэн шаардлагатай байлаа. Ихний шаардлага бол эмч Майкл Флюкигер Оттод хойд солонгосын эмчнэр сайн анхаарал халамж тавьж байсан гэдгийг баталсан тайлан бичих явдал байсан. Дараа нь бүрч хажиргалтай зүйл болов. Хойд солонгосын албан тушаалтнууд элчин сайд Жозеф Юнд нэгэн нэхэмжлэл гардуулжээ. Тэр нь 2 сая долларын төлбөрийн нэхэмжлэл байсан юм. Тэд үнийг Оттогийн имчилгээний зардал гэж тайлбарласан байна. Гэхдээ тэд Оттог судлахаас өмнө уг мөнгийг төлөх гэрээнд гарын үсэг зурхыг юунээс шаардчихжээ. Жозеф Юн тэр даруй төрийн нарийн бичгийн дарга Рикс Тиллерсон руу уулзтав. Тиллерсон ерөнхийлөгч Дональд Трамптай холбогджээ. Хариу нь товчхон байв. Дональд Трамп хэлэхдээ гарын үсэг зур Отто гэрт нь авчрахын тулд юу ч хийх хэрэгтэй байсан хий гэж хэлжээ. Ингээд Жозеф Юн төлбөрийн амлалтанд гарын үсэг зурсан байна. Хэдэн жилийн дараа Оттогийн эцэг Фред энэ 2 сая долларын нэхэмжлэлийн талаар мэдээд надад энэ нь нэг л зүйл шиг сонсогдож байна. Тэр бол золиос хэмээн хэлжээ. Харин ерөнхийлөгч Трамп Америкийн нэгдсэн улс уг мөнгийг бодитоор төлсөн гэдгийг хожим үгүйсгэсэн байдаг. Тэр нэхэмжлийн эцсийн хувь заяа яг юу болсон нь тодорхойгүй хэвээр үлджээ. 2017 оны 6 дугаар сарын 13-нд Отто төрлөх хотлуугаар нисжээ. Түүний эцэг эх хүүгээ эргэж ирэхийг хүлээж байв. Эмч нар тэдэнд Отто комд байгаа гэж хэлж байсан ч Фредди Синди 2 ком гэдэг үгийг кинонд гардаг шиг тайван унтж байгаа байдал гэж төсөөлжээ. Тэд Америкийн эмнэлгийн тусламж өөрсдийн хайр халамжийн ачаар Отто сэрж магадгүй гэж найдаж байлаа. Магадгүй хүү эдгэрч урдынхаа эрч хүчтэй цаваа залуу хэвээрээ эргэж ирж байх гэж бодвшээ. Ийж тэд онгоцны шат руу өгсөж эхлэхэд бүх зүйл өөрөөр харагдав. Фред хожим хэлэхдээ бид чатны дунд хэсэгт хүрэхэд нэгэн хашгираан өөрийн эрэхгүй гарч байгаа мэд хүнийх гэхэд итгэмээргүй дуусансан хэмээн дурсан. Эхэндээ тэд тэр чимээ яг юу болохыг ойлгоогүй. Дараа нь онгоцон доторх тэр аимшигтай дууг улам тод сонсов. Тэгээд Оттог харжээ. Үсийг нь уссан байв. Хамарнаас нь хооллох гурс гарсан байлаа. Би энэ хүчтэй татуулзж байв. Нүдэн томор нээгдсэн ч тэр юу ч харж чадахгүй. Тэр юу ч сонсож чадахгүй, мөн ярьж чадахгүй. Эцэг их нь хүүгээ ийм байдалтай болно гэж огт төсөөлөөгүй байсан юм. Оттог Синсинатийн их сургуулийн эмнэлгийн төвд хүргэж нарийн шинжилгээ хийсэн. Эмчнэрийн дүгнэлт маш хүнд байсан. Оттогийн тархи маш өргөн хүрээний гэмтэлтэй болсон байлаа. Энэ нь тархинд хүчил төрөгч хангалттай хүрээгүйгээс үүсдэг төрлийн гэмтэл. Тэдний тооцоосноор Оттогийн тархи хизээ нэгэн цагт 5-20 минутын турш цус болон хүчил төрөгчийн дутагдалд орсон байж. Гэхдээ энэ нь Америкийн нэгдсэн улсад буцаж ирэхээс 1 жил гар өмнө болсон байх ёстой. Ахлах мэдрэлийн эмч хэлэхдээ Отто гэмтэл авсан тэр үед түүнийг сэхэн амьдруулах боломжтой байсан. Гэвч шаардлагатай эмнэлгийн ажилтнууд ойролцоо байгаагүй байх магадлал өндөр гэж дүгнэжээ. Хамгийн чухал нь хоолны хордлогын ямар ч нотлогоо илрээгүй. Хойд солонгосын тал Отто ботулизмын хордлого авч унтуулах юм уусныхаа дараа сэрээгүй гэж мэдгдсэн байсан. Гэвч Америкийн эмчнэрийн үзэлгээр энэ тайлбарыг батлах ямар ч нотлогоо гараагүй. Тэгэхээр Оттод юу тохиолдсон бэ? Энэ нь маш богино хугацаанд болсон байх ёстой. Ихтэй үр дагавар нь сүрлийн хэмжээнд хүрсэн байлаа. Түүний тархинд цус хүчил төрөгч хүрэхэ болж маш хүнд гэмтэл үүссэн. Тэгэхэд нь хинч түүнд туслаагүй. Эх орондоо буцаж ирснээс ердөө 2 хоногийн дараа Оттогийн халуун 104 Фаренгейт буюу ойролцоогоор 40 Цельсиэд хүрчээ. Түүний бие организм ажиллагаагаа алдаж эхэлсэн байна. 4 хоногийн дараа буюу 2017 оны 6 дугаар сарын 19-нд Отто ердөө 22 настайдаа нас баржээ. Эцэг эх нь түүний хооллох гурсаг авах хүсэлт гаргасан байна. Ээж Синдийн хүүгээ эцсийн мөч хүртэл нүднээсээ салгахгүй гэж шийджээ. Ингээд 17 сарын турш үргэлжилсэн аимшигтай түүх төгсөв. Фред хожим хэлэхдээ Отто 17 сарын турш гэр бүл эх орон дэлхийн ертөнцийнхөө зүгээс орхигдсон гэж хэлсэн байдаг. Тэр мөн эцэст нь Ким шийдвэр гаргасан үед Отто тамлагдж үндсэндээ алагдсан хэмээн мэдэгдэжээ. Оттог нас барснаас хойш 1 сарын дараа буюу 2017 оны 7 дугаар сард Америкийн нэгдсэн улсын засгийн газар Америкийн иргэдийг
Хойд Солонгос руу жуулчны зорилгоор зорчихыг хориглосон байна. Отогийн хэрэг уг шийдвэрийн гол шалтгаануудын нэг байсан. Отог Хойд Солонгост авч явсан Young Pioneer турист компани цаашид Америкийн иргэдэг аялалдаа хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэв. Тэд өмнө нь энэ бол эцэг эгчин чамайг явуулахыг хүсэхгүй аялал гэх мэт уриатаагаар аяллаа сурталж идэг байсан. Гэхдээ энэ бүхний дараа Веренберийн гэр бүлийн хувьд энэ түүхэнд дууссангүй. Тэд хамгийн чухал нэг асуултын хариуг авахыг хүсэж байлаа. Отод яг юу болсон бэ? Түүний бид үнэхээр юу тохиолдсон юм бол? Гэр бүлийнхэн бүрэн зарлан шинжилгээ хийхээс татгалзсан. Тэд Отогийн биеийг дахин зовоохыг хүсээгүй. Гэхдээ Хамилтон Торгийн шүүх эмнэлгийн шинжээчид гаднаас нь үзлэг хийхийг зөвшөөрсөн байна. Үзэлгээр тамлуулсан гих тодорхой нотлогоо илрээгүй. Бүр эсэргээрээ шүүх эмнэлгийн шинжээч Отогийн бие бүтэн жил гаруй хэвтрийн байдалд байсан хүний хувьд сайн хооллолттой, гайхмаар сайн нөхцөлд байсан гэж мэдэгдэжээ. Энэ нь түүнд тогтмол биеийн асаргаа үзүүлж байсан байж болзошгүйг харуулж байв. Мөн шүдэнд нь гэмтлийн тодорхой шинж тэмдэг илрээгүй гэж шинжээч мэдгдсэн байна. Гэвч Отогийн эцэг болон тэдний хөсөлсөн хувийн мэрэгчлэтнүүд өөр байр суурьтай байлаа. Отогийн 2% шүдний эмч шүүхэд мэдүүлэг өгөхдөө нас барсны дараах шүдний эрентгийн зургуудыг өмнөх эмнэлгийн бүртгэлтэй харьцуулахад доод талын зарим шүд арагш шилжсэн байсныг хэлжээ. Тэд үүнийг ямар нэгэн хүчтэй цохилтын улмөртэй нийцэж болохыг тайлбарласан байна. Мөн гэр бүлийнхэн Отогийн хөлн дээр байсан том сорвийг онцолсон ч шүүх эмнэлгийн шинжээч уг сорив яг юунаас үүссэнийг тайлбарлаж чадаагүй. Эцэст нь Отогийн үхлийн албан ёсны шалтгааныг үхлээс 1 жил гаруй өмнө болсон тодорхойгүй шалтгаанд хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй тархины гэмтлийн хүндрэл гэж бүртгэжээ. Харин үхлийн нөхцөл байдлыг тодорхойгүй гэж тэмдэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Отогийн тархи яагаад ийм аимшигтайгаар гэмтсэн нь эцэслэн тогтоогдоогүй хэвээр үлджээ. Хойд Солонгосынхны хэлсэн хоолны хордлогын тайлбар нотлогдоогүй. Гэхдээ түүний хэн хэрхэн хүчилтөрөгчийн дутагдалд оруулсан нь ч батлагдаагүй. 2018 оны 12 дугаар сард Америкийн нэгдсэн улсын холбооны шүүх Варенберийн гэр бүлийн талд шийдвэр гаргаж Отог тамлан зовоож амь насыг нь хохироосон хэмээн Хойд Солонгосыг хариуцлах хүлээнэ гэж үзжээ. Шүүх гэр бүлд 500 сая гаруй $5 нөхөн төлбөр олгох шийдвэр гаргасан байна. Шүүхэд оролцсон шинжээчид Отто цахилгаан гүйдлээр цохиулах зэрэг тамлалтын арга болон бусад хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж үзжээ. Гэхдээ энд нэг чухал зүйл бий. Энэ нь хоёр талын оролцоог үед гаргасан шүүхийн шийдвэр өөрөөр хэлбэл default judgment байсан. Хойд Солонгосын засгийн газар уг нэхэмжлэлт хариу өгөөгүй, шүүх хуралдаанд оролцоогүй, өөрсдийн эсрэг тавьсан буруутгалыг нэцаагаагүй. Тиймээс шүүхийн дүгнэлтүүд Варенберийн гэр бүлийн хуульчдын танилцуулсан мэдүүлэг нотлох баримтуудад үндэслэсэн. Тодорхой төрлийн тамлал тухайлбал цахилгаанаар цогсон гэх мэт мэдээлэл нь бие даасан байдлаар эцэслэн батлагдаагүй хэвээр. Гэхдээ нэг зүйл тодорхой байлаа. Эрүүл саруул 22 настай залуу Хойд Солонгост очсон. Ял сонсноос нь хэдхэн 7 хоногийн дараа түүнд тархины сүйрлийн хэмжээний гэмтэл үүссэн. Тархинд нь 5-аас 20 минутын турш цус хүчил төрөгч хүрээгүй байх ёстой. Гэхдээ тэрүүд яг юу болсон нь өнөө хүртэл тодорхойгүй. Хойд Солонгос түүний комд орсон байдлыг 1 жил гаруй хугацаанд нуусан. Тэгээд түүнийг үхэх нь тодорхой болсон үедэл эх оронлоо нь буцаасан гих хардлага байдаг. Харин Отог нас барсны дараа Хойд Солонгосын засгийн газрын хариу үйлдэл хүмүүсийг дахин сожирдуулжээ. Тэд өөрсдийгөө буруутгасан бүх мэдээллийг утаанд доромжлох кампанид ажил хэмээн нэрлсэн байна. Хойд Солонгосын нэгэн төлөөлөгч хэлэхдээ бидэнд дайсны улсын ийм гэмт хэрэгтнийг өршөөх ямар ч шалтгаан байгаагүй ч хүмүүнлэгийн үндсэн дээр түүнд чин сэтгэлээсээ эмчилгээ халамж үзүүлсэн гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл Хойд Солонгос Отод үзүүлсэн эмчилгээ асаргаагаа хүмүүнлэгийн тусламж гэж нэрлэсэн. Харин Веренберийн гэр бүлийнхэн үүнийг аллах гэж үзсэн байдаг. Шүүхтэр гэр бүлийнхэн нь ялсан ч Хойд Солонгосын тал тухайн гэр бүлд $500 сая өгөхгүй. Тиймээс Варенберийн гэр бүл өөр арга хэрэглэж эхлэв. Тэд дэлхийн өнцөг болон бүр тархсан Хойд Солонгосын хөрөнгийг мөрдөж эхэлсэн байна. 2019 онд Америкийн нэгдсэн улсын засгийн газар Индонезид Хойд Солонгосын Wise Hones нэртэй ачааны хөлгийг хурааж. Уг хөлөг нэгдсэн үндэсний байгууллага болон Америкийн нэгдсэн улсын хориг арга хэмжээг зөрчин нүүрс тээвэрлэж байсан байна. Хөлгийг зарж олсон мөнгөний тодорхой хэсгийг Варенберийн гэр бүл болон Хойд Солонгосын бусад хохирогчдод нөхөн төлбөр болгон олгоход зарцуулж. 2022 онд гэр бүл Хойд Солонгосын банкны данснаас хураагдсан ойролцоогоор $240,000 авч чадсан байна. Харин 2023 оны 10 дугаар сард
Оросын холбооны улсын нэгэн банкнд зарцаагдсан хойд солонгосны хөрөнгөөс дахин 2.2 сая доллар гаргуулan авчээ. Энэ мөнгө нь хойд солонгосын төрийн өмчт агаарын тээврийн компани болох Air Koreaтай холбоотой байсан. Гэр бүл үүгээр зогссонгүй тэд Польш, Румын, Болгар, Орос, Герман зэрэг оронд элчин сайдын яамдын нэрээр хууль бусаар ажиллаж байсан хойд солонгосын бизнесүүдийг хаалгахын төлөө тэмцсэн. Берлинд тэд хойд солонгосын элчин сайдын яамны эзэмшлийн газарт ажиллаж байсан нэгэн буудлыг хаалгахын тулд амжилттай шахалт үзүүлсэн байна. Гэвч Warren Bear-ийн гэр бүлийн тэмцэлд ухралтж байсан. 2019 оны 2 дугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп болон хойд солонгосын удирдагч Ким Жон Ун нарын 2 дахь дээд хэмжээний уулзалтын төгсгөлд Трамп Отогийн асуудлаар Кимтэй ярилцсан тухай мэдэгдэв. Тэгээд Трамп хэлэхдээ тэр үнийг мэдээгүй гэж хэлсэн. Би түүний үгэнд итгэн хэмээн хэлжээ. Энэ мэдэгдэл Warren Bear-ийн гэр бүлийнхнийг ихэд бухимдуулсан байна. Тэд дээд хэмжээний уулзалтын турш харьцангуй хүндэтгэлтэй байр суурь баримталж байсан ч энэ удаа дуугүй өнгөрсөнгүй. Тэд мэдэгдэлтэй Ким болон түүний бузар дэглэм бидний хүү Отогийн үхэлд хариуцлага хүлээн хэмээн мэдэгдэв. Мөн Ким болон түүний бузар дэглэм төсөөлхийн аргагүй харгислал хүн чанаргүй байдлыг үйлдсэн. Ямар ч шалтгаан, ямар ч магтаал үүнийг өөрчилж чадахгүй гэж. Олон жилийн дараач Warren Bear-ийн гэр бүл тэмцлээ дуусгаагүй байна. Дэлхийн хаанч хойд солонгосын хөрөнгө байгаа гэж үзүүлтэд түүнийг мөрдөн тогтоохыг хичээсээр иржээ. Тэд Ким Жон Уны дэглэмийг бүрэн хариуцлага хүлээлгэх хүртэл тэмцэхээр шийдсэн. Ээж Cindy Warren Bear хэвлэлийн баг хурлын үеэр би өөхөх хүртлээр тэмцэнэ гэж амласан байна. Гэхдээ Отод яг юу тохиолдсон тухай бүх үнэн хизээч ил болохгүй байж ч магадгүй. Түүний бид бүрэн задлан шинжилгээ хийгдээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчид тамлуулсан гих баттай нотлохоо олоогүй. Гэхдээ эрүүл саруу залуу яагаад ийм хэмжээний тархины гэмтэл авсныг тэд ч тайлбарлаж чадаагүй. Отогийн хувийн шүдний эмч гэмтлийн шинж тэмдэг байж болох зүйлсийг